Энд хичнээн дөрвөлжин байгаа бол мөн энд байгаа дөрвөлжингүүд хэд тоог илэрхийлж байгааг бодож олцгоё. Надад энд 100-аар багцлсан 4 багц буюу 4 100-т байна. Мөн 10 ширхгээр багцлсан 3 10-т буюу нэмэх нь 3 10-т. Бас 6 нэгж байна. Нэмэх нь 6 нэгж. 6 бол нэгжийн орон учир нэгжийн оронд бичнэ. 3 10-ийг 10-ийн оронд бичнэ. Харин 100-ийн оронд 400-таа бичнэ. За тэгэхээр энэ маань 436 болж байна. Одоо харин энэ тооноос хасах үйлдэл хий. Одоо бүгдээрээ энэ тооноос 312-ыг хасъя. Хэрвээ бид эндээс 32-ыг яаж хасах вэ? Бид эндээс 312-ыг яаж хасах вэ гэдгийг бодоорой. Тэгвэл бид 6 нэгжээсээ 2 нэгжийг нь хасна. Бид 6 нэгжээсээ 2 нэгжийг нь хасна. Мөн 1 10-ыг хасна. Мөн 300-ыг хасна. Мөн 300-ыг хасна. 300-ыг хаслаа. Одоо харин бид юу хийх вүлээ? Бид байсан 400-аас 300-ыг нь хассан. Тиймээс эндээс хасчихъя. Энэ чинээс хасчихъя. 300-ыг хаслаа. Бидэнд 100 үлдлээ. Бидэнд энд ижлэхэн 1 байгаа. 4-өөс хасах нь 3, хариу нь 1. Одоо харин бидэнд 3 10-т байснаас 1 10-ыг нь хасна. Бидэнд 2 10-т үлдэж байна. 3-аас хасах нь 1 нь хариу нь 2. Хамгийн сүүлд бидэнд 6 нэгж байсан. Үүнээс 2 нэгжийг нь хассан. Бидэнд 4 нэгж үлдэж байна. 6-аас хасах нь 2, хариу нь 4. Ингээд бид бодчихлаа. 436-аас хасах нь 312-ны хариу нь 124 гарсан. Бид үүнийг хэрхэн хийснэ эргээд харъя. Бид 300-д 1 10-т мөн 2 нэгжийг эндээс хассан. Хариу нь 124 гарсан.